Амарт Монгол нэвтрүүлгийнхаа шинэ дугаартай уулзж байгаадаа баяртай байна. За могоо жил гарсан байгаа. Хаврын дунд сарын шинэ 16 мургаан болсон баха. Өдөл одоо Төв аймгийн Эрдэнэ сум Мухартын давааны ухарт ирсэн байна. За ерөнхийдөө бол сонжин болдог талаас Мухартын даваа даваад туул гол руу бүр тулж орж ирсэн. Малчин Төв аймгийн Эрдэнэ сум яриад мэд жаргалахын ирсэн. За сайн байцгаана уу. Өнөөдөр цэнхэр дэлгэцээ үзэн суугаа. Нийт үзэгчдтэй энэ сайхан хаврын өдөр мэндийг хүргье. За өнөөдөр Эдлизийнхаа Нортон Монгол нэвтрүүлэгт орох гэж байгаа маш их гоё байна. За байгаль дэлхий, хангаал дэлхий сайхан байна. Бүр нэг ямар гоё газар ирчвэ гэж байж байна. Янзлаад. Морь өмнө гэдэг чинь бас нөгөө хүний бие яаж авч явдггүй, хувцснараа яаж өмсдгүү гэдэг чинь бас харагдсан шүү дээ. Хэлээд тах одоо би чинь нөө ямар сайхан. Маргааш нь жоохон хөл гар жоохон буулрахал ах та тий. Тэсгэл одоо дуртай юм да. За үзэгчдээ дахиад өдрийн мэнд хүргье. Нортон Монгол нэвтрүүлэг шинэ дугаараа та бүхэндээ хүргэж байна. Манай өнөөдрийн зочноор дуучин Монгол Улсын соёлын төвийн ажилтан Алтан Түлхүр маань хүрэлцэн ирээд хүлэг мөрнийхээ нуруунд дээр гарсан байна. Сайхан урж байна уу? Сайхан урцгаж байна уу? За ажил уран бүтээл өндөр байна уу? Нэвтрүүлэгт оролцож байгаад баярлалаа. Өндөр сайхан байна. Энэ сайхан нэвтрүүлэгт орж байгаа да. Тойл их баяртай. За морь унаагүй хэр удсан байна? Нэлээд удсан байна шүү. Уран бүтээлч хүн имиж чи мэдээж одоо бас дээрээс нь одоо малчин түмний гэдэг тодорхойлтой учраас морь унах, за малчаах өдөр очиж клип хийх, дуулах гэдэг энэ тал дээр бол та маш ойрхон үгний нэг юм байна тийм ээ. Тэгэлгүй. Яг энэ төрлийн уран бүтээлүүдийг яг хийж эхлээд яг энэ төрлийн дуунуудыг одоо дуулж эхэлснээрээ ер нь бол морь малтай их ойрхон болсон шүү. Тэсгэл би ч бас морь малын нуруунд дээр өссөөг байхгүй шүү дээ. За тийм одоо яг энэ уран бүтээлийн талаар ахаад ойлголцснаа. Тэгэхээр та яг өөрийгөө сайхан танилцуулаад нуг нутаг төрж өссөн газар орон гэдэг. Та бол одоо яг өөрөө бол одоо аав ээж тань бол говьалтай хүмүүс байсан баг тийм ээ. Тийм. За ер нь бол одоо намайг Алтан Түлхүр гэдэг. За би бол Дорногов аймгийн Сайн Шандад одоо төрж өссөн. Унган одоо Дорногов аймгийн төрсөн охин байна. Шандын охин байна. Ар шандын охин байна. Шанд чинь араа өвөр шанд гэж байдаг тийм. Тийм. Араа өвөр шанд манайх чинь өвөр шанд байх тухай би чинь яг төмөр замын хажууд өссөн байхгүй юу? Аав ээж маань бол ер нь баган чиг юм уусэ. Ээж маань ховдын одоо цэцэг сумынх. Аав маань говьалтай бууцсан байх гэдэг ер нь яг баруун аймгийн нутаг усаа яг нөгөө өвгдээцээ ярих юм бол ховдын цэцэг сум гэдэг бол одоо ард аяар цэцэг нурын дагуулсан. Тэгэлгүй яах. Говьалтай бууцсан гэвэл одоо тэгэл нөгөө бухтын нуруу тахын тал гэж сайхан нутгийн хүмүүс байна. За өөрөө тэгээ одоо бас дорны их говь амаа хөвгт тийм ээ. Гэрүүлээсээ хідүүлээвээ баг хүүхэд багнаас шандадаа өнгөрсөн үү баг насныхаа дурсамжаа сайхан хуваалцаач. Ер нь бол олоолоо манайх чинь. Одоо ер нь бол 9-өөс одоо 6 байна. Аав ээж маань ах эгч дүүс маань ерөөсө бүгдээрээ Дорногов аймгаа Сайн Шандтай амьдардаг. Тэгэл миний хувьд болохоор яг хөө мэдээж уран бүтээлч хүн учраас ерөнхийн уран бүтээлчдийн маань гол одоо цөмөн Улаанбаатар хот байдаг. Тэгэл өөрийнхөө хүсэл мөрөөдөл төтлөгдөж ирээл соёл урлагийн их сургуулийг дуучин мөрөглөөр төгсөөл ерөнхийдөө тэгэл оюутан болж ирээл тэр чигээр хотын болсон да. Бага наснаас урлагтай холбогдох болсон байх мэдээж хүүхэд 10 жилийн хүүхэд мэдээж одоо урлагийн үзлэгээс л эхэлдэг. Танаа аль удамд дуулдаг энэ авьяас аль талаас өвлсөн бэ? Ер нь бол хоёулаа сайхан дуулнаа. Тэгээд яг урлагийн тайзан дээр гарсан л одоо үгүй болохоос шүү дээ. Эмээ өвөө маань дуулна. Ээж минь тал их сайхан дуулнаа. Аав ээж хоёр минь хоёулаа бас сайхан дуулж байна. Тэгээ ер нь их Монголын ард түмэн чинь дууч ард түмэн. Тэгээд сайхан дуулдаг. Тэгэлгүй. Тэгээ миний ч одоо бага нас төмөр замын 10 жилийн сургуульд ерөнхийдөө л нэг урлагийн үзлэг дээр нэг юм бүхэнд орж идэг хүүхэд байдаг та. Тийм л хүүхдээ байлаа хитвхтэй, урлагт хитвхтэй, сонирхолтой. Тэгээ тэр авьяасны маань аав маань одоо тэр олон хүүхдүүд тэр их ажлынхаа хажуугаар дэмжээд
За тэгэл эдийн болтол нь хөгжүүлсэн те. Тэгээд аав маань их урлагийн өндөр мэдрэмжтэй хүн байдаг. Тэгээд миний одоо бол маш том шүүмжлэгч, маш том одоо хувцалдаг хүн маань байдаг. Мөн зөвлөгч юм байна. Тийм, зөвлөн тэгээд намайг чинь өдөө гадаагаар тоглолт мэтрээр явхаар. За тэр телевизээр тэдэн удаа рекламчин гарлаа гэл. Тэгэл нэг хэсэг уран бүтээл хийхгүй удах юм бол тэгэл аав маань за чи хизээ одоо уран бүтээл хийх гэж байна. Одоо үеийн чи юм сайхан юмнууд хийж байна. Одоо хизээ уран бүтээл хиймээр байдаг хатал. Хурцлаа штэ. Аавын зөвлөсөн, аавын санал болгосон одоо ийм дуудвал ийм уран бүтээл гарга гэдэг уран бүтээлүүд зөндөө байна. Оо зөндөө байгаа. Тэр дотроос одоо сүүлийн үед нөгөө малчны нөмөр гэдэг нэг сайхан уран бүтээл өгдөө. Тэмчмэнд орж ирэх шүлэг бацгийн аялгау малчны нөмөргээ сайхан дуугаа. Миний ах энэ дуугаа дуусаар байгаа л гавьяа туландаа л гэж ярьдیں۔ Одоо. Тэгэл бас аавынхаа одоо хүсэл зорилгыг биелүүлээд ингээ явж байгаа да. Маш их баяртай тийм аа. Тэгээ ер нь урлаг их сайхан л да. Урлагийн мэрэгжил, дуучин мэрэгжил эзэмшсэндээ ер нь бол үргэлж талархаж өглөө болгон талархаж. За өнөөдөр ч гэсэн налгар өдөр энэ тий. Янзын сайхан өдөр байна шүү дээ. Энэ хангаад ингэж явж байсан. Морьтой ингээд цаах. Морьтой юу? Яг одоо ажил хэргийн шугамар л ерөөхдөө тоглолт моголтоор явж байх та сонирхлаараа морь унна болохоос ш. Яг ингэж зорж ингэж явж байгаа юм байна шүү. Хээр гадаа цай чанаа хүч удажтэй. Одоо тэгээд удсан юм чи одоо цай чанаа үзүүлснэ. Тэрнээс өмнө одоо бас яг энэ үе чинь хаврын эд хуураашлын үе. Тэгэхээр одоо ер нь одоо хэрвэл ил задгаа гал түлхэхэд бол одоо тун аюултай шүү дээ. Тэглэх байх. Тэгээд чи одоо яг та бидний энэ байгаа газар бол хангын тийм дархан цаасд газрын ер нь одоо хамгааллын газар нь одоо ингээ эхэлж байгаа. Тэр бас үзэгчтэй хэлэхэд ингээ бид хоёр бол сая энэгээр нь юу л байна одоо Хотны хүнээс гарсан. Юу одоо сохор номынгийн нөхөл гэж яддаг хангаах юм. Ер нь бол хотны нэгэн төрөл зүйл амт гэсэн үг тийм. Мэрэгч юмтай. Тэгээд эдний овоолсон шороог одоо хоёулаа сайхан дэлгэж байгаад галаа асаач нэг цай шаны да тий. Ямар ч би танд гал асаагаад байгаа. Тэгэл одоо таны чансан цаг үй даа гэж бодож шүү дээ тий. За тэг. Би болоод одоо манай нэвтрүүлгийн зураг авалтын багийнхаа гэх юм байна тий. Энд чинь нөгөө одоо хангаад байгаа шилмүс модны унтсан байгаль дэлхийтэй ээлтэй. Ингээд ганцхан сайхан шүдэн зураг асчнаа гэж. За одоо ингээд цайны идэ давс ингээд бэлэн байгаа. За өгч гэжтэй. Жохон халахаар яах вэ? Гайгүй. Тэгээ наш наад өгч. За юу ч юмнуудаа энэ тавьчих тий. Авчиж тоо. Өөрөө эргэн сайхан цайны тавьчих тий. За ингээд сайхан дэрээ айл гэрээ сайхан эзэгтэйгээр цай чануулах гэж байна. Тэгээд одоо соёлоо нэвтрүүлгийнхаа яриаг үргэлжлүүлэе гэж. За тэгээ. Бодож байна тийм ээ. За гэр бүлийнхаа талаар сайхан хууч дэлэг бол одоо дөрвөн сайхан хүүтэй одоо сайхан ээж хүн сууж байна да. За миний хувьд болохоор ерөнхийдөө 4 хүүтэй. За хамгийн том хүн маань одоо яг насан туршид ер нь 21 настай. Одоо бас ингээл тусдаа бас нэг бие хүн болоод хүмүүжж байна. За тэгээ ээж хүний хувьд чинь ерөөсө хүүхдүүдээ сайн сайхан өсгөх нь хамгийн том одоо үүрэг шүү дээ тий. Ус их орондоо хийж байгаа хамгийн том зүйлс юм аа нэг байгаа. Тийм болохоор жоох их орондоо хайртай тий. Яг цагаа тулаад ирэх юм бол их орноо хамгаалаа босч чадах эр зоригтой, зүрх зоригтой, их орондоо хайртай. Нэх бусдад төв болоод байдаггүй тий. Нэг ийм нэг сайхан эмхтэй хүнийг сайхан жаргалтай байлгачдаг тий. Өөрөө сонгосон гэргийгээ сайхан гэр бүлээ аз жаргалтай амьдруулцдаг юм сайхан бие хүн болгоо өсгөчихсөн л гэдэг юм зорилготой доо. Түнсгүй бол нэг айхтар баян цэцгэлэнч гэдэг юм уу. Одоо юу гэдэг тэр зүйлсийг бол хүүхдүүд өөрсдөө л хийх байх. Өөрөө өөрсдийн гэсэн хувь заяа, хувь тавилан хүүхдүүдэд мань байгаа. Ямар ч байсан амьдралгүй сайхан зөв сайхан алхуулаад өгчихсэн доо л гэдэг ээж хүний бодол байт юм да. Тэгэхээр бас таны хувьд бол дөрвөн хүүтэй гэдэг ч юм бол одоо ирээдүйд дөрвөн хүү бол одоо Монголын нэгэн сайхан тогтолгоолсон аавууд болно тийм ээ. Тэгэлгүй байх. Ингээд явна. Тэгэхээр бас танаас асуувал гэж бодсон зүйл маань. Та бас нөгөө бас нэг телевиз сайтууд ч юм уу яриа өгжсэн тохиолдолд байхгүй юм билээ. Тэгээ бас нөгөө гэр бүл саллалтын бас нэг асуудал өндөгдөх байх. Тэгээ ер нь тэр талаараа бас ярьж болох уу бас мдээгүй үзэгчд
Өдөөгүй таны одоо дэмжигчд энэ төр бол зөндөл байдаг юм шиг байгаа. Тэгээ нарийн учруултайгаа бас юу болсон юм бэ талаараа хэрвээ ярьж болно гэвэл тийм ээ. Яг одоо тэгээд нуугаад ах байх вэ дээ. Ер нь тэгээд бүх юм л илээгээ шүү дээ, тэ. Одоо миний хувьд болохоор тухайн үедээ нэг айхтар олонний анхаарлыг татаал. Ер нь тэгээд нэг гайхуулаад ах шиг зүйл биш дээ. Тэгээд залуу үе, тэ. Эргэн тойрны хүмүүст ч гэсэн нэг сайн нөлөөтэй бол биш. Тийм учраас нэг айхтар гэр бүлийн талаар нэг онцолж ярихыг хүсээгүй. Тэгээл ер нь нэг тэгдэж чимээгүй жаргал, чимээгүй зов гэл, тэ. Тэрэн шиг ер нь аль болох нэг айхтар бусдад хамааруулахгүй байхыг хүссэн. Тэгээд ээж хүнийхээ хувьд ч гэсэн ер нь хүүхдүүд маань яг өсвөр насныхаа насан дээр байсан. Ер нь бол анх бол яг энэ ялах 3 ялах хүүхдэд л үлдсэн л дээ. Тэгээд хүүхдүүдээ ерөөхдөө яг өсвөр насан дээр нь жоохон сэтгэл зүйн байдлыг бодсон. Тэгээд бас энэ тэндээс элдв янзын худлаа үнэн те ийм зүйл олж унсаал хүүхдүүдийн сэтгэл зүйд яаж нөлөөлөх вэ гэж айгүй хамгийн түрүүнд бодсон. Түнсгүй бол ээж хүний хувьд тэр бүхнийг даван туулаад 3 нялх хүүхдээ одоо ингээ өсгөөд те амьдралын бүх энэ ачааг ганцаараа нуруунд дээр өрөө явна гэдэг бол тийм амар байгаагүй. Тэг яг тухайн үед эргэн тойрны нэг ойр зурхан л хүмүүс мэдчихсэн. Тэгээ тэр хүмүүсийн хувьд гэх юм бол угаасаа эмэгтэй хүний буруу юм шиг ярьжсэн. Тэгээ цаг хугацаа бол тэгээд бүхнийг харуулж байгаа. Тэгээ хин нэгний буруу гэж харахаасаа илүү те яг хөтэй тэгээд 90 байтугай 97 хүртэл салдаг хорвоо гэж ярьдаг шүү дээ. Тэгээд мэдээж таар тохирох байсан бол юу гэж л хүн салнаа гэж бодож 3 хүүхэдтэй болох уу? Тэ? Салнаа гэж бодож 10 хэдэн жилийнхаа амьдралыг хүн яах вэ? Тэгэл хоёлоо болоогүй. Тэгээд одоо ингээд бодоход тухайн үед яг ингээд хүмүүс ингэж ярьдаг шүү дээ. Тэгээд цаг хугацаа бүхнийг эмчилдэг гэж ярьдаг шүү дээ. Яг тэр цаг хугацаа гэдэг нь гарч иртэл бас зөндөө зүйлүүд хийж байгаа шүү дээ, тийм ээ. Асар олон юм уюудыг одоо туулдаг. Тэгээд тухайн үед залууханч байж 3 нялх хүүхэдтэй тий. Тэгээд дээрэс нь бас зүгээр нэг ингээд олны нүдэн дээр бас жоохон ээлэн маягтай байдаг хүн тий. Тэгээд бас их хэцүү байсан. Хэцүү үйдэг тулсан. Тэгээд тэр хүний сонголт байсан гэсэн үг тий. Тэгэл яг одоо нэг хин нэгээ буруутгахтай болно биш те. Тэгэл хоёулаа л аль өөр өөрсдөө амьдралыг зохиогоо явж байгаа. Нэг үр хүүхдтэй нэг төв бэршээл болчихгүй те. Байхасаа л гэж боддөө штэ. Тэгэл тухайн үед бол тэгэл эхлээл мэдээж үзэн ядна, гомдно, эхлээд гомдно, тэгээд үзэн ядна. Тэгээд эргээд өөрийгөө буруутгана. Тэгээд эргээд эвлэрэндээ. Тэгээ хүлээлт гэдэг зүйлийг ер нь ямар нэгэн зүйл дээр хүлээлт үүсгэх байсан цагаас эхлээл хүн ер нь зовхоо болно да. Хүний сэтгэл зүй болдог юм шиг санагддаг. Тэгээ нэг амар их одоо нөгөө олон жилийн амьдрал үзсэн хүнийхээ хувьд биш ч гэсэн ер нь бол амьдралын хатуу хөтөө сайн муу сайхан муухай ер нь бол үзчихэл явж байна. Тэ? Гэтэ сайхан амьдрал сайхан шүү дээ. Би одоо миний хэлэх дуртай бол зүгээр амьдрал сайхан. Үнэхээр сайхан. Амьдрал би үнэхээр хайртай. Хүүхдүүд бол одоо хүүд нар бол ээжийн хайранд л өсөж байгаа байна. Миний бас яг авсан ээжийн хайранд өссөн. Тийм үү. Хүүхдүүдэд одоо захиж хэлдэг, заа зөвлөдөг тийм ээ. Ийм юм болоорой миний хүүхдүүд гэж ер нь бас өөрийн зүйлээр бол өөрийн бодснороо өөрийнхөө хүүхдүүдэд юм болгоно гэдэг талаасаа бол мэдээж хэлж зөвлөж одоо ингэж л хүмүүжүүлж байгаа шүү дээ тийм ээ. Тэлгүй яах вэ? Тэгээ ер нь хүнд нэг жоохон төв бэрхшээл багтай. Тэгээ ер нь сурсан бүхэн ярдам. Тэгэл би хэлэнгүүт хүүхдүүд маань сураагүй бүхэн гэмэл гэдэг ер нь. Тэгэл айл юм хийгээд чадчихдаг. Нэг ихнэрийн гар хараа суугаад байдаггүй, өөрсдөө хаалаа хийгээд чинь. Тэгэл юмны цахта болгочихсон л гэж боддог. Тэгээ хүүхдүүд маань ч гэсэн ермөр мал нь сайн. Тэгээ бас нэг хөдөөтэй бол хөдөөтэй тий. За тэгэл ерөөсө бүхэл зүйлийг нэг зах зухта байгаасаа л гэж боддөө. Тэгвэл бас нэг хүний гар хараа суул хэцүү шүү дээ. Ирээдүй тэгэл эр хүн айлын 80 нуруу тэгэл ихнэр хүний түшиг хүүхдүүдийн нүмер түшигтэй аав байна гэдэг чинь өөрөө тийм амар зүйл биш. Тийм болохоор хүүхдүүдээр нь заавал нөгөө охин өрөө хайрлах шүлэг байдаг шүү дээ. Яг тэрэн шиг заавал охин хүүдээ биш
ер нь хүүхдийг аав ээж өөрөөс тэмхүү гарт дээр байгаа дээр сайн хайрлана л гэж боддог юм миний. Хүүхд маань ч гэсэн ингээл яг ингээл амьдрал руу алхахлаа, гэр бүлтэй боллоо, бүхнийг ингээл зохицуулаад явах учраас одоо ингээл хажууд байгаа даа сайн үнсэн, сайн эрхлүүлнэ, хэцүү үед нь тэрвэрнэ, ер нь дагийн ялхаар маш их ярилцсан. Маш их ярилцдаг. Яг урлагийн хүний хувьд ч тэр юм хүүхдэд маань ерөнхийдөө жоохон нээлттэй. Анхнаас нь л ярилцаад сургацсан болохоор тэгэл ээжээ тантай ярилцах зүйл байна гэж ярилцдаг. Тэгэл сайн муу сайхан мухагаа ярилцсан. Тэгэл том хүмүүтэйгээ бас яг энэ насан дээр нь зөрчилдөггүй байна штэ. Тэгэл саяхан битээр ямар сайндаа хоёлаа юм зөрвөлдөөл. Тэгэл арай нь бас нэг нэгнээсээ уушлахгүй байгаа хоёлаа. Тэгэл төсөл мөрөөдөл одоо ямар мэрэгчлээ болно, ямар хүн болно гэж ярьж явах уу? Тэгэл дээрээ л одоо урлагтал дуртай ах юм байна штэ. Тэгээ одоо стажинк цуснд нь байдаг хэвээр үний юм байна. Тэ? Хийцээ хөө. За тэгээ. Том уу одоо ямар сургууль сурч байна? Манай хүүч одоо урлагийн сургуульд штэ. Говийнхан ч одоо яах вэ? Давсгүй уу гайгүй юу? Ундаг айл хийн. Ерөнхийдөө нэг давсгүй маягийн унаа. Манайх ч одоо давстаа унаа. Аав ээж ингэж бол давстай л уужсэн дөө. Хэр цай авахаар л нэг өөр амттай гэж ярьдаг тий. Тэр бол яг нөгөө одоо шинжлэх ухааныхаа үндсээр бол хүчил төрөгчийн агуулмж арай л өндөр байгаа юм л да. Тэгж байгаа. Дөө орчинд биш яг одоо ингээ хэр задгаа байхаар одоо хүчил төрөгчийн агуулмж нь илүү орж яана л гэсэн үг юм шиг байна. Агаарч бол тэгэл ийм шүү. Агаартай болохоор тийм ээ. Хүүхдүүдийн хувьд бол өсөл мөрөөдөл нь бол мэдээж урлагийн тал руу явж байна гэж сая та ярьж байна тийм ээ. Том хүн урлагийн сургууль сурж байна гэдэг. Хүүхдүүдийнхээ ер нь өсөл мөрөөдлийн талаар яриач. Аль тал руугаа одоо яваад байна. Ээжтэйгээ байдаг учраас ээжийнхээ энэ сайхан урлагийн мэдрэмжүүдийг л үлж аваад байгаа юм шиг байна да. Үлж авч гинөө. Ер нь бол тэгээд бүгдээрээ л урлагийн сонирхолтой байх юм байна шүү дээ. Яг анханасаа л төрсэн цагаас эхлээл яг энэ урлаг дотор л одоо амьдарч байгаа болохоор тэгдэг юм уу? Бас цуснд нь бас байдаг хаа. Тэ? Тэгэл хөөхөн хүүхдүүд маань манай хоёр томч нь хоёулаа гитар тоглоно. Бүгд уулна. Тэгээ сүүлд бас хүүхдүүдтэйгээ яг нөгөө бүгдээрээ юм авьяастаа дуулах дуртай болохоор хүүхдүүдтэйгээ их хөрсөн хэлбэрлэгээ сайхан уран бүтээлийг яг одоо зохиогч байгаа нэрхийн дагуу аль биесээр аваад хүүхдүүдтэй гоё хүүхдүүдийн хамгийн гоё энэ насыг те ээжтэйгээ байгаа хамгийн гоё эрх танхимын гоё насыг авч үлдээд гоё дэлгэсэнд мөглөөд дөрсжүүлээд үлдээсэн байгаа. Тэгээ тэрийг болохоор энэ тэнд дуулаад яваад тахта гол биш те хүүхдүүдийнхаа яг нэг юм шилжилтийн насн дээр яг нэг хүүгийн маань хоолоо яг шилжижсэн үе байхгүй юу. Тэгээд хүүхдүүдэд бүгднийг дуулаад маш гоё тэр үнэхээр гоё турсамж байсан. Тэр бидний энэ наснда байнга турсаж явах. Тэгэл хүүхдүүд маань ч гэсэн ирээдүйд те бүр хүүхдүүдтэй үзүүлнэ. Маш гоё зүйлийг үлдээсэн гэж бодож байгаа. Тэгээ хүү маань өөрөө нэг урлагийн ер нь лимбчин мэрэгчлээ байхгүй юу. Тэгээд одоо болохоор өөрөө яг амьд хөгжмийн хамтлагтай дуулдаг. Амьд хөгжмийн хамтлагтай. Ер нь бол шал өөр урсгалаар дуулдаг гэсэн үг. Тэгэхээр чин би одоо өөртөөгөө ингээд уяад хүүхдээ их хөлсөө хэлбэрлээ дуулаа яваад байна гэж байхгүй. Тэгэл ямар ч байсан дөрсжүүлээд үлдээсэн. Тэгэл ирээдүйд нь хүүхдийнхаа юунд бас ингээд садаа болж болохгүй шүү дээ. Тийм болохоор хүүгийнхаа ер нь хүүхдүүд та жоохон хувь хүнийх нь орон зайг нь их хүндэтгдэг. Тэгэл өөрсдөө хүсэл мөрөөдлийг маш их сонсдог. Тэгэл янз бүрийн хувирна штэ. Одоо манай баг хүүхэд чинь нэг тогооч болно гээл, нэг цэрэг болно гээл өөрийгөө олох гал яваад байгаа байхгүй. Тэгэл өөрөө судалж байгаа л өөрийнхөө сонирхлын дагуу тэгэл сонгох бах та. Тэр үед нь жоохон дэмжлэг үзүүлнэ те. За буцалч чи одоо сүүгээ. Сүү хийхээс жоохон идэвшүүлэхгүй юу? Би жоохон. За би орох. Би жоохон өтгөн идэвшсэн сайн дуртай өөрөө. За наад ч нөө цайнахын эдэнэ хүрж байна. Харин нэг л юм байна. За сүүлдээ хүүхдүүдтэйгээ нэг сайхан уран бүтээл хийлээ. Одоо бол ер нь бэлтгэл ажилтайж байна. Одоо нэг дор ямар ч байсан нилээдгүй уран бүтээл цацах төлөвлөгөөтэйгээр уран бүтээлээ хийгээд бэлдээд байж байна. Таны одоо яг нөгөө энэ малчтад зориулж гаргасан малчин дундаа гаргаж зориулж одоо уран бүтээл болгосон юм дуунууд бол одоо мэдээж алт үеийн сайхан дуунууд байгаа. Тэгээ түүний тавьс таны ярианаас сонсоход бол тэр одоо дууг тэр уран бүтээлийг дуурчин хүн одоо миний гэж өмчлөхөөс илүү ард түмэнд хүргээд тэрийг одоо өөр сайхан олон хүмүүс ард түмэнд дуулаад өөр дуурчид нь ингээд дуулаад явж явал одоо миний дуулсны хэрэг түрүүн гарч ийна гэж түрүү ярьж ирсэн. Тэгээ түүнтэй адилхан нөгөө
яг одоо өвлийн адуучныг л дууг сайхан дуулж хамгийн анх гаргаж ирсэн дээ тий. Тэглүү байх. Тэр дууныхаа талаар болоод яг саяны энэ асуусан асуулттай холбоотой яриад. Ер нь аль юм л дээ. Тухайн үед болохоор яг өвлийн адуучин дуу гэхэд чинь жишээ нь хоорт найруулж дуусан дуу гэсэн шүү дээ. Мал маллах сайхан байна. Одоо цэргийн ансамблын хоорт эмхтэй хоорынхан одоо олон эмхтэйчүүд дуусан гэсэн үг шүү дээ. За тэгэхээр миний хувьд болохоор тухайн үед нөгөө яг малчны сэдвтэй гэхээсээ илүү морины дуунуудыг хүмүүс аягүй их дуулжсэн байхгүй юу. Тэгээд тухайн үед чинь би чинь яг тэр хүмүүсийн дуулж байгаа сэдвтэй зэрэгцээ дуулна гэхээсээ илүү би морин биш тэгвэл адуучны дуулъя гэж бодож өвлийн адуучин гэдэг дуу сонгож дуулж ирсэн. Тэгээд өөрөө уран бүтээл нэг сайхан дуу болохоор дуулахад хүртэл үнэхээр одоо юм гоё тааламжтай сайхан байсан. Тэгээд хүмүүст ч гэсэн маш гоё хүрсэн. Дуучин бол одоо мэдээж мэрэгжил бүхэлд одоо сургуулийн 6 жил 4 жил сурж төгсөж байна. Таны яг одоо 2000 оны ихэнх үеэр соёл урлагийн сургуульд суралцсан баг. Тэр үеэр бол одоо яг зохиолын дуу бол яг ид гарч ирж байсан үе тийм ээ. Ангийнхан гэдэг бол ямар хүмүүс ах одоо. Одоо тэгэл олон байж тийм ээ. Дөрийн театрын одоо дэрэгдэх нюанс хамтлагийн Боргил чулуун маань байна. Одоо энэ Эрдэнэ чимэг байна. Үүрийн туяа байна. Шурхан хамтлагийн. За жимсэн маань байна. Мөнх хоёр гэдэг одоо ээжийн чансан цай гэдэг дуулдаг. Залуу маань байна. Отхон гэрэл гэдэг одоо тогруутай нуурыг сайхан дуулдаг тий. Найз маань байна. Ингээд манахаас ер нь их олон хүмүүс байгаа. Тий. Яг ингээд одоо эд хүчээ авсан энэ үед за зохиолын дуу гэдэг бол сайхан ер нь түүхэн цаг үеийн хувьд бол за өмнө нь одоо бүр олон зуун жилийн өмнө яриул одоо ардын дуу. Тэгээ энэ нь одоо шинжлэхтэй зохиолын дууны хэлбэр лөө орсон юм болоо гэж зүгээр миний хувьд боддог юм бас. Миний ойрхон талтай байж магадгүй бах тий. Тэгэлгүй байх юм. 30-аад оны үеэс эхлээд юм уу? Одоо дуурж өгөөд тий. Яг ингээд цохогчтой болж эхэлсэн юм байна л да. Өмнө нь бол яг ард түмний амд амжсан тий дуунууд бол ардын дууж явж байгаа. За тэгэл 30-аад оноос эхлээл ерөнхийдөө эхний одоо дуунууд цохогдож эхэлсэн. За тэр дуунуудаас гэх юм бол миний одоо дуулдаг Баян Монголын сайхан дуу байна. За өхөрчин хүү цэрэнд орж байна гэх мэтчлэн дуунууд тий. Цохогдож эхэлсэн байд юм аа. Тэгээд яг миний одоо оюутан болох байх үеэс яг эд одоо жавхлан баясгалан хоёр гавьяат маань сайхан уран бүтээлүүд хийгээд хүмүүсийн их сонирхлыг яг тэдний урд дах үе гэх юм бол юу штэ. Инх цол ихч байна тий. За тэгээд Эрдэнэт гавьяат төвшин төгс ах гэл эдгээр одоо мундаг дуучид анхных нь одоо төвч явж илаа. Эдэн дотроос бас ялгарч гарч ирнэ гэдэг тун амаргүй ах яг олон яг зохиолын дуу хүчээ авсан энэ үеэр ч авсан байсан яг хүн болгон л одоо яг тэр үеэр чинь зохиолын дуу сонсдог энэ цаг үе. Их сургуулаа төгсөөд хамгийн анхны уран бүтээлийн гараа ямар дуунаас эхэлж байсан сая ярьсан тийм ээ. Энэ талаасаа гоё дэлгэрэнгүй сайхан хэлж байна. За ер нь бол нийтийн дуучид чинь ерөнхийдөө ингээл нэг ханарч уран бүтээл хийгээд байгааг чи анзаарч байна уу тий. За тэр дотроос яг ингээд уран бүтээлээрээ онцгойч гарч ирнэ гэдэг бол яг би бас тэгэж боддгийг өөрөө их азтай л гэж боддгийг. Яг тухайн үед өөрөө яг уран бүтээлч хүнийхээ эрэл хайгуул ер нь би их жоохон сониуч юм жоохон судалгаатай энэ төр ингэж хийх юм их дуртай. Оюутан байхын л номын санд ихсэн тий. Иймэрхүү хөвгтэйсэн тэгээд анх Дөрийн театрт би чинь сургуулаа төгсөнгүүтээ яг өөрийнхөө мэргэжлээ Дөрийн дуучнаар 7 жил Дөрийн театрт ажилласан байдیں۔ Тэгээд тэр хугацаанд яг дуулагдчихсан уран бүтээлүүдээс яг энэ үеийн ийм дуунууд гэж судлаад за тэгээд ямар олон дуу байдгийг бэ? Тэр үеийн хамгийн сайн гоё үгтэй, аятай тий мэргэжлийн шинж чанартай тэгээд тухайн үеийн нийгэм цаг төрийн байдлаас шалтгаалаад маш олноор
хийгдсэн байгаа байхгүй юу? Малчтын одоо урам зориг сэргээх зорилгоор усаас одоо бүр тийм юутай байдаг гэсэн байх юм шүү дээ. Бодлого. Тийм байсан байна. Тэгээд ийм сайхан уран бүтээлүүд хийгдсэн байд юм байна. За энэ дуунуудыг ерөөсөө хүмүүс дуулдаг юм байна. Тэр Тэгээд тухайн үедээ дуулж эхэлж байлаа. Тэгээд анхны уран бүтээл гэх юм бол тэгэл юм хийж үзэн штэ өөрөө өөрийгөө хүн олж таних гэж те. Яг тэрийг хийгээл шууд гарцсан гэдэг юм ер нь дуучин хүнд байдаг юм доо. Миний хувьд бол байдгүй. Яа тэгэхээр тухайд одоо эстрадууд дуулж үзчихлээ. Тэр талдаа их дуртай. Тэгэл эстрадууд дуулж илаа. Өөрөө дуурийн чиглэлээр сурдаг те. Тэгээ яг нийгмийн байдлыг харахаар арт түмний дунд түгж байгаа дунд нийтийн дуу агаад байдаг. Тэгэл аль алины л дууж үзчихэж өөрийгөө олж авна штэ тий. Тэгэл яг өөрийгөө олсон. Тэгээд ерөнхийдөө ингээд анхны дуунуудаа ингээд дуулж явахдаа маш их хүмүүсийн сонирхлыг татсан л да. Яг тухайн үеийн одоо нэртэй хөгжмийн зохиолч, яруу найрагч гэх мэтчлэн одоо яг тэр дуунуудыг зохиож ирсэн хүмүүс хүртэл те. Ингээд маш сайхан арт түмэн хүртэл ямар сайхан энэ мартагдсан уран бүтээлүүдийг сайхан сэргээгээд те ингээд дуулж яана гэдэг их хүмүүсийн сонирхлыг татчихсан үе л те. Тэгэл ер нь дуулахын хувьд бол өөрийнхөө чадах бүхнээ хийгээл өөрийнхөө авьяас дотор те ур чадвар гэх мэтчлэн зүйлсийг гаргаад дуулж байгаа юм. Тэгээ бас дуу маань бас их зүйлийг хийж байгаа юм л да. Хинч танихгүй те нэг уран бүтээлчийг гаргаад ирэх хэмжээний дуу гэдэг чи өөрөө цаанаасаа бүр нэг авшигтай. Тэгээ урд нь дуулж ирсэн алтан үеийн хүмүүсийн чихэнд хоногчтол дуулсан байна те. Гэх мэтчлэн юм сайхан хувь ёроолтой азтай эмхтэй би. Тэгж талархаж явдаг да. За яг өөрийгөө олсон тэр цаг хугацаа бол мэдээж нөгөө одоо саяны ярьсан алтан үеийн дуунуудыг дуулсан. За тэгээ эндээс эхлээд нөгөө малчин төмний гэдэг одоо тодтголыг бол авч ирсэн юм шүү дээ. Тий. Тэгэл ерөөсөн малчин төмнийхаа тэгэл Монголынхаа сайхан дуун дуртай тий арт төмний бас нэгэн сонсох дуртай дуучдын нэг болсон да гэх юм уу. Их л одоо тэр хэмжээнийх нь одоо юг сайхан хүлээж авах юмсан л гэж боддөг штэ хүндийг те. Дам малчин сэдвтэй уран бүтээл бол миний уран бүтээлийн нэг 80-аад хувийг эзэлж байна. 80-аад хувийг. За ер нь бол анх 2013 оноос хойш яг тасралтгүй энэ чиглэлээр дуулж байна. Одоо хүртэл зөвхөн одоо уран бүтээл одоо малчин түмнээ нүүдэлчин соёл ахуйгаа магтан дуулсан бас нэг тодорхой хэмжээний өөрийнхөө хувь нэмрийг оруулах хэрэгтэй шүү дээ. Ер нь залуу хүн чинь өөртөө чаддаг зүйлээр бүгд дуулах хэрэгтэй гэсэн үг биш те. Одоо чи ч гэсэн бас ингээл өв соёлоо дээдлэх юм сайхан зүйлийг сурталчлаад явж байгаа байхгүй. Энд чинь улс орны их орондоо бас маш их хувь нэмрээ оруулж байгаагийн шинчүүд дээ. Тэгээд уран бүтээлийн хувьд гэх юм бол ер нь бол 100 гаруй уран бүтээл байна. Түүнээс 70% нь малчин сэдвтэй уран бүтээл байна. За тэгээд уран бүтээлээ сонгохдоо ерөнхийдөө жоохон нэг юм бүтээлч маягаар сонгох дуртай. Жоохон жишээ нэхэд өвлийн адууч ингээ сайхан дуу байдаг тий. За энэ дуу маань бол ерөнхийдөө хоор дуучдад зориулж хийсэн дуу байдаг. Мал маллах сайхан бас тийм байдаг. За тэгээд сайлчин бүсгүй гэдэг нэг дуу байгаа. Лусан шаруугаан айлгуу. Энэ сайхан уран бүтээл жишээ нэхэд чинь бас одоо бүжгийн ард явдаг дуу байгаа. Ингээд ерөн уран бүтээлч хүн жоохон эрэл хайгуулж байвал гоё хүмүүст чихэн сансгалтай сайхан уран бүтээлүүд хөрөх юм болов гэж боддгийг. Жоохон уран бүтээл дээр нь жоохон бүтээлч хандах дуртай. 100 гаруй уран бүтээлтэй хүн бас их дараахан байх шүү. Эрдэмтэй хүн даруу гэж байдаг тийм ээ. Ер нь таны боловсралтай холбоотой баха. Хүмүүжил тийм ээ. За ер нь бол тэгэл арт түмний хайрчин л хүмүүжүүлнэ штэ. Амьдрал байна бас те. Амьдралын олон одоо хүн болгон өөр өөрсдийн гэсэн амьдралын зураг төөргөөр явж байгаа. Тэгээд амьдрал хүмүүжүүлнэ. За тэгэл уран бүтээлүүд ер нь тэгээд хүний хайр гэдэг чинь л хүнийг ер нь хамгийн том хүмүүжүүлдэг юм болоо даа гэж би боддөг шүү дээ. Энэ хайрыг бол одоо арт түмнээсээ олж авсан байна. Тэгэлгүй яах. Тэгэхээр ч яг таныг буцаад ингээ бодоход бол малчтайгаа маш ойр байдаг юм хүн. Малчд гэдэг бол одоо яг ингээл яг хүмүүс л ярьдаг шүү дээ. За зуны нэг 2 сарын хугацаанд зуны сар одоо 3 гэж байгаа. За тэгэл яг ажил багтаа яг нэг үеийн ганцхан сар тийм ээ. Энэ хугацаанд нэг сайхан нурууга тэмээлэгдэг. Одоо л хоёлоо энэ айлд ирсэн мөн ихэд яг хаврын ажил эхэлсэн, мал дөлөвлөсөн тийм ээ. Малчдын тухай бол та одоо бас сайн муу жаргал зовлын бүгдийг л мэдэх л хүн л дээ тийм ээ. Ер нь өмөрөнгөө маягийн штэ би ч одоо. Ярил л та тийм. Жохо өмөрөнгөө маягийн л байдаг штэ би чинь. Өөрөө би чинь тэр хүмүүст урам зориг өгөхтэй гэж боддог.
За тэгэл энэ Монголын энэ их уудам тал нутаг бүхэл улс орны хүмүүс шунж байгаа энэ сайхан газар нутгийг чинь эзэнтэй ойлгож зах хязгаартай бүртэн хүн байна гэдэг чинь маш чухал гэж байдаг тий. Тэгэл энэ бүхнийг хийж байгаа, нугалж байгаа. Тэгэл ер нь дэлхийд дахина нүүдэлчин соёлын угаараа л Монгол хүнийг таньж штэ. Яг үнэндээ. Гэтэл одоо яг үүнийг авчулдах хамгийн чухал зүйлсийг чинь малчит хийж яана гэж миний хувьд боддог. Би яг энэ цаг хугацаанд л дуулаад ингээд нэг цаг үеэс цаг үе рүү шилжих хооронд л юм гүүр болж байгаа л дууч юм л да. Одоо ингээл энээс хоошоо дараагийн үе маань аваад дуулж л таарна. Энэ яа тэгэхээр арт түмний өмч те арт түмэн зориулж хийсэн, малчтад зориулж хийсэн доо малчт маань сонсож урамших тусмаа л энэ өөрөө үнцний алдахгүй байж гэнэ гэсэн үг. Тэгэхээр ганц дуучин өмчлөхөөсөө илүү олон дуучин дуулах нь өөрөө энэ төрлийн сэдвийн дуунуудыг сэргээж дуулах нь өөрөө өшөө бүр хүмүүсийг ухаж дуулаасаа гэж би хүсдэг байхгүй. Маш их дуу байгаа. Би бол зөвхөн ингээд сорчлоо дуулсан л юм шүү дээ. Цаана бол маш олон дуу байгаа. Дээрэс нь одоо 3 дахь цомгийн маань бүх дуунууд одоо бэлэн болцсон. Одоо хэвлэлтэнд явах гад л одоо дуншаад байж байна. Ер нь бол 2 одоо юм цомог гаргасан байдаг. Одоо 3 дахь төвтөр буюу ингээ харахад яг ингээ 3 төвтөр ном шиг харагддаг хэлбэрээр хийчихсэн CD-гээ. Тэгээд 3 дахь CD-ийн маань дуунууд бол бүгдээрээ одоо бэлэн болцсон. Тэгээд одоо утгагүй хэлтэнд явуулна да. Цайд сайхан буцаллаа. Цай буцалж байгаа дэр бас яриагаа сайхан өргөмжлүүлье. Таны хувьд бол яг уран бүтээлийн ол зомог яг эд ариун, эд яг ориглон одоо энэ нэг цай шиг буцалж явах үе дээр бол бас хэсэг чимээгүй болсон. Тэгээд тэр зүйл нь бол мэдээж одоо түрүүний яриатай бас холбоотой байх болов уу гэж бодож байна тийм ээ. Чимээгүй байж одоо тэр сэтгэл зүгээсээ гарах гэж нэлээдгүй хугацааг бол тууллаа та. Яаж юу бас гардаг юм тийм юм. Тэгээ одоо яг бас нөгөө яг нэг тогоон дотроо гэдэг шиг яг нөгөө урлагийн хүмүүс байгаад идэг тийм ээ. Адаар хэлүүлэхгүй одоо би одоо хүн амтны нэр ус хэлэх нь яах вэ гэдэг хүн болгон мэдчихэж байгаа юм гэж гэж бодоод тэр айхтар сэтгэл зүй бас яаж гарваа л гэдгийг бас сонирхож байгаа хүмүүс байгаа л. Тэр яаж ялан дийлээ тийм ээ. Анх бол яаж энэ бүхний ард гарнаа л гэж бодож байсан. Тэгээд одоо бол тухайд тэгэл ээж хүн чинь хүчтэй штэ. Хүүхдүүдээ хараад нэг уран зориг байна тийм. Маань тэгэл юм хийж үзсэн дээ. Амьдрах гэж амьдралын бүх ачаа нуран дээрэр нь миний хийдэг ажил чинь хөдөө явдаг. Хөдөөний одоо энэ сайхан малчин мал хуй те. Тэгэл нүүдэлчин соёл ахуйд уулдаг хүн чинь голцоохон хөдөө явна. Олон хоногоор явна, үр хүүхдүүдэд орхио явна те. Бас хүнд үед байсан. Тэгэл тухайд хүүхдүүд маань л орцлоо. Өглөө гараа явхад эрүүл саруул сайхан өрөөндөө унтж байгаа. Өстой нэрэ газраар зулчихсан унтж байгаа хүүхдүүдэд харах мэдрэмж бол би чадхаас өөр надад бас сонголт байхгүй. Тэгэл чаднаа л гэл бүхнийг даваад туулаад эдий хүртсэн байна. Хүүхдүүд маань одоо ийм хөөрхөн болцсон байна те. Ер нь бол 3 том нь бол үе яахгүй юу. Тэгээ сүүлд одоо 10 жилийн зайтай ахаад нэг хөөрхөн хүүтэй гэрт маань нэг хөөрхөн бэлэг ирсэн. Тэгээд тэр чигээрээ хайр бүхэл сайн сайхан зүйл хүүхдтэй маань хамт бас ирсэн дээ. Тэгэл явах тэ эзэгтэй хүн ээж хүн чинь тэгэл бүхнийг туулна штэ. Одоо тэг монголоор дүүрэн одоо ийм сайхан амьдралыг туулаа явж байгаа хүчрхэг те. Хүчрхэгдээч биш юу хүчрхэг байх гэж хүсдэг эмэгтэй гэж байхгүй штэ. Эмэгтэй хүн чи эрхэлж, хайрлж, хайрлуулж, тунж те. Ийм байхтаа л аз жаргалтай байдаг хүн чинь яг ингээд яхаар амьдрал бүх юм дээр нуруунд дээр нэрчгэр чинь тэгэл амьдрахаас өөр ялах хүүхдүүдийнхаа төлөө те амьдрын штэ. Яг тэр сонголтоор хүчрхэг баймааргүй байгаа мөртлөө хүчрхэг байхаас өөр сонголтгүй байгаа ээж нар монголоор дөрөн байна. За цаа ямар байна? Гоё. Ямар сайхан. Жоохон хөхөвтөр өнгөтэй цаа юм байна да. Энэ хамт сайхан л байна. Идэндээ л ах шиг байна. Нарны өнгө мөнгөнд ороод байгаа юм. Тэнгэр өх болохоор цаа бас жоохон хөхрүүд байна. За сүүлийн үеийн одоо ажил уран бүтээлийн сонир сайхан. За уран бүтээл бол түрүү ингээд сайхан ярьчлаа. Сүүлийн үед одоо дуу дуулахын хажуугаар өөр ямар ажлууд хийж байна? Яаж юм одоо залуу хуваарэ бас байгаад байна тий? За миний хувьд болохоор ерөөхдөө дуучныхаа одоо пэйж хуудас дээр яг өөрийнхөө бүхэл одоо уран бүтээл гэсэн
зүйлсээ тавьж байгаа. Тэгээд шинэ уран бүтээл хийсэн бол тэгээд хуучин уран бүтээлүүдээ сэргээж тавих гэх мэтчлэн өөрийнхөө яг хувь хүнийхээ талаас болохоор эрүүл амьдралын хэм маягийн одоо эрхэмлэгч хүн болсон. Энэ маань болохоор нэгдүгээр гэх юм бол миний эрүүл мэнд те би өөрөө бас эрүүл байх үүрэгтэй шүү дээ. Хүүхдүүдтэй хэрвээ би хайртай хүмүүстэй хэрэг хайртай вэ, өөртөө хэрэг хайртай вэ гэдгээс ч шалтгаалж би чинь бас одоо нэг юу гэдгийг өөрийн маань хэдэн жилч насалж болно. Гэхдээ тэр одоо насыг маш гоё чанартайгаар эрүүлээр туулах нь өөрөө хамгийн том одоо зөв сонголт болоод байна шүү дээ. Ер нь одоо тэгэл ганцхан бич гэлтгүй ер нь хүн болгон л эрүүл амьдрах гэж маш их одоо ингээд хичээл зүтгэл гаргадаг, эрүүл хайгуул хийдэг болчиход байна шүү дээ. Тэгээд би болохоор эрүүл амьдралын хэм маягийн клуб ажилладаг. Тэгээд энэ маань болохоор маш олон хүмүүст одоо эрүүл амьдралын одоо хэв маягийн тухай, эрүүл мэндийн тухай, хүний биеийн онцлог гэх мэтчлэн маш олон зүйлсийг хүмүүст одоо маш ойлгомжтой маягаар ингэж одоо сургадаг юм зөвлөх болсон байгаа. Яг ингээд хөдөө орон нутгаар тоглолтоо хийгээд малчин түмэндээ уран бүтээлээ толилуулаад ингээд явахт бол Монгол орноо бол одоо бүтэн тойрсон байгаа да. Арай тойрж амжаагүй л байна. Ерөнхийдөө бол очиж бүх л одоо Баян өргөөс бусдад нь л атсан байна. Бусад аймаг тоглолт байсан байна. Яг өөрийнхөө одоо тоглолтоор гэх юм бол их цөөхөн аймагт очсон би чинь. Бүрэн ингээд тойрсон гэх юм бол. Тэгэл нэг айхтар нэг дор бөө 2 3 аймаг аваад бүтэн тойроод нэг аймаг ингээд шунгаж ингэж явдаггүй гэх юм уу. Дээрэс нь эмэгтэй хүн чинь бас тийм амар биш шүү дээ. Би чинь бас олон хүүхэдтэй. Тэр болгон сар 2 сараар хүүхдүүдээ гэр бүлээ орхио яваадаг гэдэг бол бас тийм амар биш байдаг. Тэгээд бас нөгөө малчтынхаа ерөнхий цаг уурын байдал тэгэл нөгөө яг нэг санхүү манхуутай холбоотой шүү дээ чинь. Тэгэл нэг сайн зармаараа өгжиж олон малчид хамруулчих юмсан. Олон малчин ирээсэй л гэж боддоо шүү дээ би. Сумын төв гэхээсээ илүүтэй те мэдээж байна л да адилхан. Тэр чинь бас л амьдрал хүмүүс нөгөө ажил хийгээд амьдралаа залгуулж байгаатай адилхан бидний амьдралыг залгуулж байгаа юм л та. Гэхдээ л бас юмд чинь бас нэг жоох хэмжээ хязгаар хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгэл зэрэг нэг нутг руугаа явахаар ер нь бол жоох нэрээ татдаг хүнэлэл тоонд байдаг та ер нь. Тэр үед яг өөрийн бие даасан уран бүтээлийн тоглолт Улаанбаатар хотод хэдэн удаа хийж ирсэн байна. Өөрөө яг бие даагаад хөдөө орон нутгаар хэдэн удаа тоглолт хийж ирсэн. За одоо хөдөө орон нутгаар гэхээр яг өстой бүрэн тоглолт гаргаагүй байна. Хотод бол ер нь 3 тоглолт хийсэн. Нэг нь болохоор лайв тоглолт байсан. Яг нөгөө юуны үеэр. Ковидын үеэр ч хүн болгон сэтгэл зүй эвгүй байлаа шүү дээ. Тэр үеэр бас өөрөө сайхан малчныхаа зэвтэй уран бүтээлүүдэд голлох маягтай лайв тоглолт хийж илаа. Тэгээд анхны тоглолт маань бол ерөөхдөө одоо бол сайхан телевизээр гарч идэг. Ер нь бол маш олон жилийн мөрөөдлөө биелүүлсэн тоглолт байсан. Тэгээд оролцсон составын хувьд ч гэсэн маш том найруулга тий. Тэгэл ер нь бүх юм л нөгөө олон жилийн мөрөөдөл хүсэл зорилго өөрийнхөө шансыг сарах гэх мэтчлэн тий. Бүх туугаа амьд явнаа гэдэг чинь анх тоглолт хийж байгаа хүний хувьд тийм амар зүйл биш л тий. Тэгэл өөрийнхөө дуусан 20 хэдэн дууг амьд дуулчихгүй бол одоо би дуучин гэж яваад яах вэ гэх. Тохоо үедээ өөрийгөө хувцалж байлаа. Тэгэл ард нь гарч ясан. Би даасан тоглолт бол одоо UB балаас одоогийн байдлаар 3 удаа болъё гэдэг. 2 удаа хийсэн байна. Яг хуу танаас сонирхуулаад асуухад бол одоо яг ингээд хөдөө орон нутгуудаар за би бол бас хөдөө орон нутгуудаар явдаг ийм ажилтай. Энэ малчин төвөн адуучин залуучуудын нөв сэлтэй холбоотойгоор манай телевизээ уран бүтээлчд бол олон сайхан зүйл хийдэг л дээ. Тэгээ хөдөө орон нутгаараас дуучид бол олон тоглолтоо хийгээл явж байгаа, таардаг, сонсогддог. Тэгээд таны хувьд бол яг мэрэгжлийн дуучин хүн тийм ээ. Яг сургуулиуд төгссөн. Тэгэхээр энэ одоо яг дуучдын энэ урлагийн энэ салбарт яг нийтийн дууны салбар ч гэдэм үү. Сургууль төгсөөгүй одоо өөр одоо бас шүүмжлэлтэй хандах уран сайханчд бол бас зөндөө байдаг юм шиг харагдав. Энэ тал дээр бас ямар бодолтой байдаг вэ? Тэгэлгүй яах вэ? Тэгэл яг одоо тэгээд нөгөө нэг ерөөхдөө эрхчлөө гэдэг талаасаа хүмүүс их хардаг болчихсон шүү дээ. Тийм үний эрх талаасаа. Төнсгөл яг уран бүтээлч хүний хувьд бол жоон шүүмжлэх л байдаг. Өөртөө шүүмжлэлтэй л ханддаг. Тэгээ юу вэ гэхээр дор хаяжл сайхан чанартай тоглолт үзүүлэх хэрэгтэй. Хүн бол одоо үед чинь сошиалор гэдэг юм уу, радиогоор гэдэг юм уу, YouTube-с гэдэг юм уу хүссэн газараас миний дууг олоод сонсчих юм. Тэгээ бенч үзчихнэ. Гэхдээ би тэнд очиж байгаагийн хувьд би амьдаар үзүүштэй хүн нэг юм үзсэн юм шиг сэтгэл дүүрэн те гарахын сан гэж хүсдэг. Тэгэл
ямар л одоо өнгөтэй өттэй хувцааг ерөөхдөө авч явдаг. Бүр хувцас хангалттай авч яваад бүр аль болох олон гараа, олон дуу, олон сайхан хувцас салаад нэг нүүд чихтэй сэтгэл бүх зүйлийг нь сайхан баясгахын санал гэсэн хүсэл зорилготой явдаг шүү дээ. Тэ? Эдгээр доорнотоор аялан тоглоно гэдэг чинь бас харахад ингээд машин цугаа яваад байгаа юм шиг боловч тийм ч бас амар биш. Тэгээд анзаардаг бодвол ерөөхдөө өдөр болгоно нэг газар тоглолттой байдаг шүү дээ. Тэгэл ерөөхдөө нэг сүүл рүүгээ чангарах маягтаал дуусна шүү дээ. Эхлээл нэг эхний 2 3 өдөр болвол бас нөгөө яг ингээл нэг юм тоглолтынхаа уур амьсгал дараал нөгөө хоолоо моолооч нэг сайхан бэлтгэлдээ ороод тий арай олон тоглолттой байна гэдэг чинь. Тэгээ сүүл рүүгээ зүгээрс нэр дуулаад л амар болол. Шүү бас явмаар юм шиг санагдав. Бүх юм зэгцрээл, артлын машины ачаа зэгцрээл, алтан дэлгүүрийн хоолоо зэгцрээл. Ер нь бас нөгөө яг ингээ яваад байхаар ч юм уу. Гоё шүү. Бас тэгдэм юм. Би чинь нөгөө одоо 11 жил Монгол улсыг мороор тойрж аялж ирсэн. Тэгээд эхэндээ бол ингээ би ч юм бол тэр ачаа бараа гэж зөндөө замбраагүй юмтай яваа. Тэгээ яг ингээ явсан шүү дээ. Хүн ч бас ингээ юмаа багасгаад улмал нөгөө одоо бид нар бол явж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар богино хугацаанд хэр урт замыг туулах вэ гэдгийн тулд ингээ бүгд ингээ хөнгөвчлээд ингээ юм. Тэрнтэй ялгаар байна. Минимал, жинхэнэ минимал ч тийм. За, эсхүү хугацаанд бас сайхан ярилцлаа. Таны бас уран бүтээл, ажил амьдрал, хөв хүн гэдэг олон сайхан зүйлүүдийг ярьлаа гэж бодож байна. Яа ингээд урлагийн сургууль сураад, сургуулаа төгсөөд дуучин болох хүсэл мөрөөдөлтэй дэврүү яваад одоо ингээд монголчууд бас ярьдаг шүү дээ. Нөгөө 40 хүрсэн 94-д орсаа тэгэл. Одоо яг энэ насан дээр энэ өндөрлөг дээрээс буцаад амьдралаа харахад ингээл одоо нүдний өмнөр жирэтл өнгөрж байгаа бох. Тэгээ хүн чинь нөгөө байгаа цаг хугацаанд амьдрах шиг сайхан юм байхгүй тий. Одоо яг энэ насан дээр бол буцаа бодоход бол олон сайхан зүйлүүдийг тунгаа бодож байгаа хта. Тэглгүй яхаа. Би ер нь одоо энэ насан дээр бүр сэтгэл хангалуун бүр хамгийн миний хайртай цаг үе маань байна. Яа тэгэхээр мэдээж тэгээ цаг цагтаа л гоё л да. Гэтэ одоо ингээд амьдралыг харах өнцөг, үзэд туулсан зүйлээсээ ч байдаг юм уу те? Ээж хүнийхээ хувьд те? Гих мэдчлэн уран бүтээлч хүнийхээ хувьд бас ингээд нэг залуудаа орохгүй штэ. Тэгэхээр уран бүтээлч талаасаа гих мэдч бүх зүйл дээр л ер нь ийм нэг юу болсон байна. Харах өнцөг маань их өөрчлөгдөж байна. Энэ цаг үед ингээд таны төгсөж ирснээс одоо байгаа энэ залуучуудын шинэ гарч ирж байгаа уран бүтээлчдийн чанар чадвар таны үетэй харьцуулахаар ямар болсон бэ? Бас ч гэж одоо 2000 оны их гэдэг чинь 2025 он гэдэг чинь бол одоо бас 50 хамтраа жоо орох чинь үгүй юу? 50 тал гээд 25 жил одоо энэ урлаг бас хөгжөө явж шүү дээ тий. Энэ өдөр болгон хөгжөө явж байгаа л да. Тэгэхээр таны яг тэр төгсөж исэн цаг үе одоо энэ цаг үеийн яг дуучдын хувьд чадамж тийм ээ ур чадвар бүх зүйлүүд нь ямар болсон байна? Хөгжим янз бүрийн хувьд бол дэвшил бол зөндөл гарсан баг л та. Мэдээж одоо цаг цагаа дагаад ер нь бол өөрчлөгдөж байгаа л та. Тэгээд яг шүүмжлэн гэхээсээ илүү одоо шүүмжлэхээр чинь яг шүүмжлэх хэмжээний хүмүүс ч юм уу биш ч юм уу гэж харахад ах л та хүмүүс те. Тэгэхээр бас хамаагүй бас нэг хайхтар шүүмжлэх тахан ч юу юм. Зүгээр ер нь бол мэдээж ур чадварын хувьд энэ төр тэл дуучин дуснаас шалтгаалж байгаа юм л да. Тэгэл ер нь жоохон ингээд нэг юм сурч хөгжөөд би чи сая 2024 онд магистртаа сураад одоо магистрийнхаа бичвэрийн ажил дээр явж байна. Бас тэрийг бас ном болгож гаргах санаатай нэлээд одоо гүн гүнзгий судалж байна. Тэгээд тийм болохоороош тэр юм уу сая магистрт бас нэг оюутан байх үедээ сонсч исэн сонсох нөгөө харах өнцөг гэдэг зүйл нь өөрчлөгдсөн гэдэг шиг те. Юм болгонд бүр ингээ гочих онгоогоод юм бүхнийг арай өөр нүдээр ингээ харж яхад шүүмжлэх юм зөндөө байна л да. Ер нь бол урлагийн шүүмжлэлт гэдэг зүйл ер нь айгу хавардцсан юм уу да. Урлаг талаасаа урлагийн шүүмж гэдэг зүйл өөрөө. Тэгээ ингээ яг нийгмийн яг сошиалч гэдэг юм уу нийгмийн байдлаар харахаар хүн болгон шүүмжлэгч болцсон юм шиг те. Тэгэл тэндээс нэг дутхыг санал гэж боддог шүү дээ ер нь. Түнсгүй бол яг урлаг талаасаа шүүх юм бол зөндөө л юм байна дөө. Тэгэл ардын урлаг гэх чинь ардын дуу гэхэд чинь л өөрөөсөө бүгд ингээл зүгээр нэг жишээл яриа л да. Ардын дуу гэж бодохоор ингээл хүн болгонд нэх гоё юм сэтгэлд ойрхон санагддаг те. Тэгсэн мөртлөө ардын дуу болгон чинь зохиогдсон өөрөө нөхцөл байдал ч гэдэг юм уу утга уянга нь өөр ахгүй. Одоо жишээ нь би ингээл шаналал маш их шаналал одоо юу гэдгийг ингээд зохиогдсон дуу байлаа. Шаналсан хүний дуу байлаа гэж бодоход
Тэ зүгээр инээж баясж чад болчихж байгаа байхгүй. Эн чинь өөрөө цаагаараа ингээд наанаа болохоор ардын урлагийг ингээд сурчлаад байгаа юм шиг боловч цаагаараа утга агуулга буюу нөгөө чухал зүйлийг хөндөд байна гэдэг нь өөрөө бас л ирээдүйн одоо энэ урлагийн салбарт бас жохоор хөнөөлтөл юм хийж байгаа шинж гэсэн үг гэж би зөвхөн хувь хүнийхээ хувьд боддог. Хувь уран бүтээлчийн хувьд. Тэгээд одоо зарим нэг хүмүүс нь юу гэж боддгийг би мэдэхгүй байна л да. Жохон дуунуудаа жохон судалгаа татуулмаар санагддаг. Ардын дуг тэр тусмаа. Яаж өвлөгдөд ирсэн, ямар нөхцөл байдал зохиогдсон, энэ гуниж дуулах дуу юм уу, баяр жаргалын дуу юм уу, тэ? Наадам найран дээр дуулдаг дуу юм уу, дуулдгүй дуу юм уу? Энэ бүхэн чинь бүгд утга агуулгатай. Одоо би ингээд сая ингээд хоол шимт хижээлийн салбарт ингээд ажиллаж байгаа гэж ярьж штэ. Гэтэл түүн дээр хүртэл манай монголчууд үнэхээр ухаантай артам. Маш олон жил маш алсыг харж маш том утга агуулгатай хитгүүг нь багтааж ирсэн байгаа. Тэгэхээр дуу хүртэл өөрөө тийм, дуу дандаа тийм байгаа. Дээрс нь зөөр цэцүүг байж байна, тий? За тэгэл хоол шимт хижээл дээр хүртэл манай монголчууд үнэхээр одоо л шинжлэх ухаанаар батлаад байгаа болохоос биш тухайн үед бүр шинжлэх ухаанчаар идчихсэн байгаа байхгүй. Мах, тий? Морь мал амьд амьтантай харилцаа гэх мэтчлэн. За тэгээд нөгөө өөрөө би ч нөгөө малчин хүн болохоор бас малчдаа бас юм бодноо хаяа. Тэгэл одоо яг ингээл хөдөөгөр явахад ч бас хэцүү нөхцөл байдал байна штэ. Одоо ингээл морь маландаа одоо дээр үед чинь ингээ сайхан кино минадаар харж байгаа. Би яг морь малан дээр өсөөгүй л те. Хүмүүс нэг юугаа шүүдин гэж бодож магадгүй. Гэхдээ л урд нь бол ингээл кино минаа үзэж байхад чинь те намрын хайлган цагаар мал үргэлээ гэж загиндаг байсан бол одоо өөртөө мортогоо биш моциклтай машинтаа тугаа явчих шин. Гэтэл тэр өөрөө яг цаана ямар хор хөнөөлтэй юм гэдгээ бас мэдэхгүй те. Манай одоо энэ нүүдэлчин саял ах уу гэдгийг аюу хоёр тайлбарлаж хэлсэн байдаг байхгүй жанцнаар угаа. Юу гэсэн чинь байгаль их дэлхий. За энэ амьд амьтдтай те хамгийн төгсөөр яаж хослон амьдрах вэ гэдгийг харуулдаг зүйл чи өөрөө нүүдэлчин саял ах байхгүй гэж хэлсэн байсан. Надад тэр одоо энэ зөөрлж хэлсэн, энэ тайлбарлаж хэлсэн үг надад үнэхэрийн гой санагдсан. Ер нь бол. Тэгэхээр бид нар тэр юугаа алдаад байгаа юм болоо да гэж ер нь зарим нөхцөл байдалд хардаг. Тэгэл одоогийн шиг үр хүүхдүүд маань одоо өдрийн 3 махан хоол, өдөр болгон цагаас хар юм шиг амьдарч штэ тий. Тэгэл энэний ард одоо үндэсний хэмжээний зүйл яригдчих штэ. Үндэсний эрүүл мэнд тий. Үндэсний аюулгүй байдал гэдэг чинь бас хүнсэн дээр яригдах бүр зайлшгүй шаардлагатай болчиход байна. Дээрэс нь одоо энэ малчин соёл ах уу би ингээл хэрвээ ингээл өөрөө ингээл бас тэгж бодож сайхан юм бодож явсан үе бий л дээ. Юу гэхээр нэх гоо ингээл дээр үеийн ингээл гоо ингээл малчтыг ингээд гоо ингэж хөгжүүлдэг байсан энэ дээр үеийн ингээ хүмүүсийн ам дамжсан тэр бүр нэг юм удмаараа мал малсан тий насаараа мал малсан энэ гоё хүмүүсийн яриа мараагаар ингээ хийсэн би гоё юм ном гарах юмсан гэж айгүй хүсдэг байсан. Тэгээ яг өөрөө нэг уран бүтээлч хүн болохоор өөрийнхөө хэмжээнд бол уран бүтээлээ ингээ сэргээн дуулна гэдэг чинь бас айгүйх мөнгө штэ. Хэдий ингээ миний амьдрал тэнд явж байгаа л та бас өөрийнхөө ингээ амьдралаа аваа явж байгаа зүйл байгаа. Гэхдээ бас давхар нөгөө өв соёл гэдэг зүйлээ уг нь бол өөрийнхөө чинээндээ л аминдаа хийгээл уг нь нэг 5 эрдний их орон гэдэг нэг төсөл эхлүүлж байсан. Тэгээ тэр төсөл дотроо гоё тийм ном ингээд хэвлэмлэр ингээ гаргаад гоё ингээд энэ усын хурлын гişүүд гоё зүгээр нэг цаас маас янз бүрийн тарааж ахихаар тийм гоё юм тарааж болдгоо бах та гэж боддгийн. Одоо залуу малчд чинь бас тийм зүйлс холдчиход байна шүү дээ. Тэ? Илгээлтийн алтан толгуур сан бэл бас нэг тийм сан байгуулж байсан байсан тийм. Тэр алтан толгуур гэдэг сан маань л та. Тэ? Тэгээ яг одоохондоо түүн тэрийг одоо ерөнхийд нь ингээл барайл байж байгаа л та. Гэхдээ тэрийг гоё ингээд дэлгэрүүлээд ажиллахын санал гэж боддог. Тэгээ юм болгон чи их сонирн болчиход байна шүү дээ. Одоо ажил явуулна гэдэг чинь өөрөө айгүй их тийм өөр зүйл болчиход байна л та. Тэгэхээр одоо яг үнэндээ ингээд бор зүрхээр явна гэдэг бол бас тийм амар зүйл биш л юм байна. Цаашдаа бол одоо бас энэ бодож байгаа юмудаа бол үргэлжлүүлэх юм байна гэж үргэлжлүүлнэ л гэж бодож байгаа. Цаашдаа уран бүтээлийн зорилго болоод ажил амьдралын зорилго бол тэний ярьсан зүйлүүдийг хийж хэрэгжүүлэх юмудаа цааш нь илүү өргөжүүлж малчд руугаа чиглүүлэх юм байна. Тэгээ ер нь бол одоо 3 цамаг гаргаж байгаа штэ. Тэрнийхэн араас ерөөхдөө би жоохон залуу уран бүтээлчд рүү хамтарч ажиллая гэсэн бодол байгаа. Өөрөө ингээд надад өөрт маань ботцсон зөндөө зүйлээ штэ. Тэрийг би бүгдийг өөрөө хийх боломжгүй байхгүй. Тэ? Тэгэхээр надад одоо хүүхд рүү чиглэсэн зүйл байна. За тэгээд малчд руу чиглэсэн өөр гоё санаанууд байна. Тэгээд тэднийгээ уг нь бол хэрэгжүүлчихсан л гэсэн чин хүсэл зарлага байдаг. Тэрийг хэрэгжүүлэх нэг
гой цаг ирэх байхаа юм бүхэн ч нэг юм болдог юм гой цаг хугацаатай шүү дээ. Тэгэхээр тэр гой цаг хугацааны ирэхэд болох байхаа л гэж боддөг шүү дээ. Зуны уйлралд бүр нэг юм малчтай бүр зочтон тасрахгүй тий. Тэгэл бас л хэцүү байдаг шүү дээ. Одоо яг энэ төлний цаг магаар ирээл бас жоохон тусалмаар л байгаа юм л та тий. Чимээг байж та нарын дууг давах гэж хэцүү байна гэдэг. За өнөөдөр сайхан Томчууд нээшээ болмоор байна. Ядармаар байна тий. Бид нар ишиг хурганыхаа зургийг авмаар байна. Энд тугал. За өнөөдөр сайхан тантай нөлөөлгүй сайхан хууч хөрлөө, уран бүтээл, ажил амьдрал гэж сайхан хуучлаа гэж бодож байна. Үзэгч түм таалагдсан баг. За одоо бол яг малчны хотод ийм л байгаа тий. Тэгэлгүй байхаа. Стэйд ажил өрнөж байгаа шүү дээ одоо. За манай менежер ахын хувьд бол хүүхдүүд нь одоо энэ амралт болоод ирсэн байна. Тэгээд одоо яг нэгдэлч хөдөлгөөнөөс эхлээд энэ сурагчдын амралтыг яг энэ хаврын төл малны үеэр тааруулдаг тийм ээ. Одоо яг энэ 14 хоногийн хугацаанд бол болж байгаа юм байна. Орон нутгийн хүүхдүүд бол 21 хоног амарч байгаа юм байна. Энэ жил бол. За тэгээд Улаанбаатар хот орчим, нийслэл орчим, дүүргийнхт бол 14 хоногийн амралттай сурагчдын амралт эхэлсэн. Хүүхдүүд нь мөн ирсэн. Ялгаагүй хотонд нь одоо ингээ мал төлөлтэй ийм цагаан цаг үед ирлээ. За тэгээд одоо яг ингээд малчны хотонд ирсэн байна. За малчин төмнүүдийг тодголтой дуучин ирсэн байна тийм ээ. Таван эрдэнэ дуусгар санаанд бууж шууд тийм. Яа тэгэхээр тэр дууад угаасаа ерөөсөө л яг энэ цаг үеийг хавар цагийг ирснийг бэлэгддэг. Монголын ард түмний хамгийн хайртай дуу хавар ирлээ шүү гэдгийг л хүмүүс одоо мэдрүүлдэг юм сайхан дуу байдаг. Тэгээд өөрөө ирэхгүй өгнүүд нь санаанд орж байна. За ингээд та нартаа гэдэг эдгэртээ зориулаад болчихгүй. За манайхаа та зориулаад дуудуулах гэж байна. Энгэрийн яргүй цасан дор цудлэхэд эхний тол наран нашилж цангинана эцэн малчны магнитин баярлаач эх хорны минь сүрэг нэмлээ гэж дуулна таван бүлэг цус таван үхэн шиг тэгш таван хүслийн амьд таван эрдэнэ жаврын үзүр уярч цаг нашилхаад цэлмиг тэнгэрийн ад шиг төлөөр сүрэг баяжна унгайл захиран хинэялдэн тацаад оонор малчны хот таван эрдэнийн далай таван бүлэг цус таван үхэн шиг тэгш таван хүслийн амьд таван эрдэнэ анхны бороо цэцгийн дэлбэг талхаар таван эрдэнэ дэлхий дүрээд найрлаана төлийн дундаа баясаад хорвогийн
бараан саатан байж чагнана таван бүлээн цус таван үхнийг шиг тэгш таван хүсэлийн амьд таван эрэдэн За хүрээ. хүрээ. За баярлалаа. За баярлаа. Дараа дахин сайхан нэвтрүүлгээрээ одоо телевиз үзэгчтэйгээ болон та нартайгаа дахин уулзнаа гэдэгт итгэлтэй. Тэгэлгүй яах вэ? За ингээ өнөөдрийн манай Нортон Монгол нэвтрүүлэгт Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Алтан Түлхүүр маань хүрэлцэн ирж өөрийн уран бүтээл, ажил амьдрал за энэ одоо Монгол өв соёлын талаар бас сайхан ярилцлаа. Ингээд дараагийн дугаараараа эргөө уулзъя мөн өнөөдрийн хүрэлцэн ирсэн зочиндоо цаашдынх нь ажил амьдрал уран бүтээлд сайн сайхан бүхнийг хүсээрээ. За баярлалаа.